Нийслэлийн эрүүл мэндийн газрын сайн туршлага 2024 арга хэмжээнд их хамглан өрхийн эрүүл мэндийн төвөөс шинээр боловсруулсан ном тохимол удирдамж гарын авлага номинацид. Шинэ аав ээжүүдийн мэдэх ёстой бүхнийг аагаас яа үсгэнд гарын авлагаар амжилттай оролцсон шилдэг бүтээлээр шалгаран сайн туршлагын санд бүртгэгдэн гэрчилгээ авсан. Шинэ аав ээжүүдэд хүүхэд төрсний дараа мэдэхгүй тулгамддаг асуудлуудыг нийт 13 хуудас бүхий 30 чухал сэдвүүдийг оновчтой тайлбараар хүргэх зорилгоор агаас яа үсгэнд багтаан гарын авлага болгон нэгтгэсэн. Гарын авлагын А-гаас Б үсэг хүртэлх зөвлөмжийг жишээ болгон танилцуулъя. А бол агаар нялх хүүхдэд хамгийн хэрэгтэй зүйл бол цэвэр агаар. Таны хүүхэд унтахгүй айшилж, тавгүйрхэж, уйлагнавал хамгийн түрүүнд агаар дутагдсан эсхийг шалгаарай. Ялангуяа их хотын дуу чимээ бүгчим орчинд өсөж торниж буй хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй эм нь агаар. Тиймээс болж өгвөл өрөөндөө салхи оруулж, улмаар баг багаар сэрүүн агаарт дасхан гадаа гаргаж, салхилуулж дадах хэрэгтэй. Эмч нарын зөвлөж байгаагаар 3-4 хоногтойгоос агаарт гаргаж, чирэгжүүлснээр хүүхдийг ханаад томуу хүрэхээс сэргийлдэг. Анх гаргахдаа 5-10 минутаар явандаа хугацааг аажмаар уртасгах, мөн гаргасан хойноо нэг байрлалд бус байнгын хөдөлгөөнд байлгах хэрэгтэй. Мөн болж өгвөл гэртээ агаар цэвэршүүлэгч, чийгшүүлэгч авахыг санал болгож байна. Би бол бүүвээр, бүүвийн дуу магадгүй инхий бяцхан үрсийн маань энэ хорвоотой танилцах хамгийн ихний аялал байдаг. Ээж аавын сэтгэл хайраа шингээж, чин зүрхнээсээ учирлан дуулах бүүвийн дууны намуухан аялгаунд хүүхэд тайтгаран амарч, гүн нойрондоо умдаг билээ. Үндэстэн ястан улс орон бүр өөр өөрсдийн соёл, аж амьдралын онцлогоо шингээсэн бүүвийн дуугаар хүүхдээ нойрсуулдаг. Тиймээс та хүүхдээ бүвээлэхдээ дууны үг бүрийн утга учирыг ухамсарлан ертөнцийн утга уянга гоо сайхныг таниулан мэдрүүлж байна хэмээн сэтгээрэй. В бол вакцин нярай хүүхэд дөнгөж төрөөдөл эхний вакциндаа хамрагддаг цаашдаа 15 нас хүртлээр 9 төрлийн вакцины нийт 19 тун хийлэгдэг. Эхний хагас жилд сар бүр тогтмол тун хийлгэх хэрэгтэй байдаг учраас дархлаажуулалтаа байнга хамрагдаж хүүхдийн эрүүл энх өссөн торних нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Вакцин хийлгэхдээ өрхийн нэмлэгтээ очих цагаа сайтар тооцох нь зөв. Хэдий эмч, совилогч нар тодорхой өдрүүдийг цагийн хуваарийг хийлж өгдөгч та аль болох өглөө эрт хүн багтай байх цагийг сонгоорой. Эмч нартайгаа сайтар зөвлөлдөж альва хариу урвал хам шинжүүдийг ажиглаарай. Нэг гарын авлагыг боловсруулахад 13 мянган төгрөг зарцуулсан бөгөөд энэхүү гарын авлагыг өрхийн эрүүл мэндийн төвийн хүлээлгийн хэсэг. Явуулын сургалт сурчлагын багцаар гэрийн эргэлтээр эцэг эхчүүдэд танилцуулдаг бөгөөд шинэ аав ээжүүдэд учирдаг тулгамддаг хүүхдийнхээ талаарх мэдэхгүй тодорхой асуудлуудын хариултыг авах боломжтой болсон.